Тэгээд бүгдээрээ сар шин яа юу вэ? Өөр амар үсээ. Борлог зүстэй өвс тэнгэрийн хаяа руу нүж. Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. MSM Talk контент нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Юуны төрөнд урилгыг маань хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. За баярлалаа. За ингээ үзэгчтэй би бас өнөөдрийн зочноо танилцуулъя гэж бодож байна. Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн хөгжмийн зохиолч, удирдагч мэрэгчлэр магистр хамгаалсан соёлын тэргүүний ажилтан Моронхуурч Мөнхчин маань оролцож байна. Баярлалаа. За Мөнхчин хоёлаа шууд ярианд орё тхөө. За тэгье. За манай Мөнхчин хэдэн онд сургуулаа төгссөн бэ? 2000 яг 20 оны нөгөө корона эхэлдэг байгаас тий. Яг корона яг эхлэхийн нөгөө хамгийн сүүлийн чартераар ирсэн Монгол руугаа. Тийм үү? 2020 оны 2 сард диплома аваад тэгэл. За тэгэхээр манай Мөнхчин ч бүр багаасаа хөгжмийн одоо ертөнцөөр амьсгалаад ер нь бол одоо ингээ явдаг одоо бараг тий домог болсон хөгжимчин хүн шүү дээ гэж хараад байгаа найз нь бол. Тийм тэгэхээр ер нь яг энэ хөгжмийн ертөнцтэй хэдэн наснаас олбогдсон бэ? За 5 дугаар ангиас анх хөгжим бүжгийн коллеж гэж сургуульд нисэж ороод тэгээд коллежид төгсөөд соёл урлагийн сургууль бакалавр төгсөөд магистр төгсөөд тэгээд соёл урлагийн сургууль хөгжим бүжигтээ бас багшилж агаад тэгээ 2017 оны 12 сар Солонгост одоо энэ урлагийн их сургууль сая төгссөн урлагийн сургуульд ажилласан. За дараагийн асуулт маань юу вэ гэхээр ингэж бодож байна л да. Монголдо бас 5 дугаар ангиасаа хойш магистр хүртлээ одоо суралцсан штэ. Тэгж жагаад дахиад магистраа арай чиглэлийн өөрчлөлт гэхдээ хөгжимтэйгээ холбоотойгоор төгссөн. Тэгэхээр хоёр улсын нөгөө нэг одоо мэдээж соёлын ялгаа байгаа нь бол ойлгомжтой ч гэсэн яг энэ үндэсний урлаг тал дээрээ давуу жоохон ижилхэн зүйл нь юу гэдэг юм бэ? Ижил төстэй юм болоод ондоо зүйл нь юу байна? Чи одоо ингээд суралцаж явж байгаа хугацаанд юуг нь олж харав? За сургалт нэгдэх юм бол сургалтын систем бол их өөр байгаа. За одоо зүгээр хамгийн энгийнээр те нарийн академик тал руу орохгүйгээр зүгээр энгийн гадны ихэнд харагдах боломжтой зүйлийг хэлэхэд бол Солонгост ихтэй сургууль 3 сар сураад 3 сар амраад 3 сар сураад 3 сар амардаг те бакалавр магистр одоо докторийн хичээл бүгд л. Монголд болохоор одоо бакалаврын 1-ээс 4 дугаар курсын одоо сургалтын систем бол 9-өөс 12 сарын сүүл 1 сарын одоо эхний 7 хоног хүртэл одоо хичээл ороод тэгээд 1 сар амраад тэгээд 2 сараас тэгээд 6 сарын сүүл хүртэл. Тэгэхээр маш хачаалттай байгааз тийм шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ хугацаан дээр тулгуурлаад сургалтын кредит нь бас арай жоохон Гэтэ яг хэцээцтэйг нөгөө нэг дэлхийн стандартад таарсан л кредитүүдийг бүгдийг цуглуулчихсан гэдэг. Одоо ингээд нөгөө нэг Солонгост ингээд суралцаа явж байхад штэ хамгийн одоо нөгөө нэг төхөн байсан зүйл нь одоо шууд ирээд суралцахад хамгийн ингээд мэдээж урлаг юм чинь те хэл соёл юунасаа гадна урлагч нь одоо хамгийн нөгөө орчуулагдахгүй хэл чи хөгжим гэж яриад байдаг штэ. Тэгэхээр яг тэрэн шиг одоо ингээд төхөн байсан зүйл нь чиний хувьд хамгийн төхөн байсан зүйл юу байсан бэ? Энэ Солонгос улсад ирээд суралцахад бол мэдээж соёлын хувьд ер нь бол Монголтой төсөөтэй тал маш их яг бол Азийн хоёр орн тий. Тэр утгаараа одоо өгүүлбэр Солонгос хэлний сурахад өгүүлбэр 100% төсөөтэй юм байдаг ч юм уу. Өгүүлбэр зөвлөлийг адилхан байдаг. Мөн хөгжмийн хувьд бол Азад бол 5 их шигт гэж ярьдаг. За 5 их шигт гэхээр одоо яг тэр 5 өнгөн дээрээс хөгжмийн дээр аялал нь бүтдэг. Пентатоник хөх гэж ярьдаг. 5 их шигт гэдэг. Солонгос бас өөрөө 5 их шигт дээр сурсан. Ардын богино дуу гэж байгаа, бас урт дуу гэж байгаа Солонгос. Манайхтай ер нь бол урлагийн нэлээд их төсөөтэй олон талтай. Тэгээд бас яг монголчууд үндэсний энэ хөгжмийн оркестр гэж найрал хөгжим гэж байгаад байна шүү дээ. Одоо олон хүний бүрэлдэхүүнтэй. Ийм найрал хөгжимтэй улсууд яг ийм том бүрэлдэхүүнтэй улсууд бол дэлхийд дээр бол мэдээж ингээ хамтлагаараа тоглодог ийм төрлүүдээр тоглодог оркестр гэж нэрлэж байгаа бол дотроо их хитгэн төрөл хөгжим байдаг ч юм уу. Ийм улсууд бол Азад байгаа. За Азад бүр ийм том олон төрлийн оркестр хөгжимчдөөс хөгжим дэмжихээс бүрдсэн оркестртэй улс нь Монгол, Хятад, Солонгос гурав. Тийм үү? Энэ гурван улсад Азад байдаг. Одоо ингээ Казахстан, Өзбекстан гэдэг одоо бас орнууд
байгаа ч гэсэн За. доторх нөгөө хөгжмийн төрөл нь айгүй цөөхөн. Хүний тоон их боловч хөгжмийн төрөл нь цөөхөн. Би гэхдээ бас ингэ сонссон байхгүй мөгч нөгөө нэг ингээд танаа сургууль сурч байсан. Жишээлбэл Монголд ятга тоглодог хүүхэд энэ дээрхээр жоохон төстэй хөгжмийг ингээд сурчдаг. Тэгэхээр тэр хоёр хөгжим чинь яг нь нэршлэн ондоо мөртлөөсөө яг ингээд нөгөө нэг жоохон төстэй дүүцх гэж хараад ахаар миний зүгээр энгийн одоо хөгжим мэдхгүй хүний хувьд харахаар ижилхэн дууралттай ч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг одоо дүүцүүлж болно гэж бодоод тэгж одоо яадаг юм уу? Тэр одоо ямар учиртай вэ? Одоо хөгжмийн зэмсэг үйлдвэрлэж байгаа талаас гадна талаас одоо төсөөтэй харагдаж байгаа боловч бас яг нэг жоохон хөгжмийн зэмсгэн дээр нэг жоохон юм өөрчлөгдөд дууралтын тэр одоо дуурах одоо өнгө бол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр чи хөгжмийн утга санаа нь өөрөө өөрчлөгдөнө. Дээрээс нь хөгжимд арга гэж байгаа шүү дээ. Одоо ятга хөгжмөндөр сая ингээ ярьлаа шүү дээ. Ятга хөгжмөндөр бол Монголд бол татаа түлхээд давхар нясалгаа хийгээд ингээ хумсараа шууд нисэлдэг. Өөрийнхөө одоо байгаль дээр байгаа идэвхт нэр гэсэн үг шүү дээ. Шууд хумсараа нислаад татаад ингээ тоглолдог. Тэгэхэд хятадууд жишээлбэл ятгыг хумс заавал зүүж тоглодог. Бүр юм тусгаалсан хумс. Солонгосуудын хувьд жишээлбэл одоо хурц тод өнгөөр тэр дуургаж тоглодог гэдэг юм уу тийм. Адилхан хуруугаараа тоглодог мөртлөөсөө өнгөнийх нь юм нь арай ондоо хана тийм. Тэгээд хөгжимдөх аргын хувьд бол Монголд бол арай илүү баялаг байдаг. За одоо ингээ 13 утастай ятаг гэж Монголд 21 утастай ятаг гэж байл. Энд Солонгос 25 утастай, 12 утастай, 13 утастай гэж байхад тэр нөгөө нэг одоо энэ чинь бас нэг Солонгос гэдэг нь улсын байгаль гэдэг нэг юм байна шүү дээ. Тэр байгалаасаа ч өөрөө мэдрээд ард түмнээсээ нөгөө уламжлагдсан ирсэн тэр аялууга гаргаж байгаа тэр сэтгэлийн байгалаасаа шалтгаалаад сэтгэлийн илэрхийлэл нь өөрчилж шүү. Тэрнээсээ ахуулаад л нөгөө дуурж байгаа бүх юм нь өөрчилж. Одоо Монголыг яагаад тал нутаг тэр хангаа хээрт гой хосолсон гэж ярьдан тийм. Монголууд ч тэр байгалийнхаа ямиг мэдрээд тэрнээсээ төрсөн сэтгэлдээ хөгжим тоглохоор одоогийн бидний сонсоод байгаа тэр гайхамшигтай авдаг үг. Зөв. Мөгчийн ер нь Солонгос дээрээ одоо хэдэн жил болж байгаа лээ? За сая өнгөрсөн 2024 оны 9 сард дахиад доктор сурах гэдэг ирсэн. За одоо зэрэг ахиулах. 17-аас 20 оны хооронд. 17-аас 20 оны хооронд 4 жил хийсэн. 2 жил хагас болчоод Монголд ажиллаж байгаа дахиад. За найз нь жоохон тоондоо муу шүү. Яагаад ер нь манай чиглэж байгаа. За тэгвэл Солонгос дээрээ хамгийн одоо нөгөө яг одоо өнгөрсөн энэ жилээ ч гэсэн бодоход хамгийн одоо бэрхшээлтэйсэн зүйл юу байсан бэ? Бэрхшээлтэй зүйл үү? Мэдээж хамгийн ихэнд бол бэрхшээлтэй зүйл хэл байдаг. Би анх ирээл ерөөсөө нэг сар нэг 12 хоногийн хэлний бэлтгэлд суугаад. Тийм үү? Төрөвчсөн тийм хэлний бэлтгэлд суугаад. Тэгээд шууд үндсэн сургууль руу хичээлээ сонсоод гисэн. Шууд Солонгосоор шууд хичээл ороод гисэн. Тэгээд ойлгоход Тэгэхээр чинь хэлний асуудал ер нь бол хамгийн хэцүү. Гэхдээ би одоо энэ сургуульд сурахын тулд ижнээ 100% Солонгосын засгийн газрын 100% тэтгэлэгтэйгээр энэ сургуулийг төгссөн. Энэ сургуульд сурахын тулд би өөрийгөө бас дайчлаад бүх юмаа бэлдээд ханглыг одоо Солонгос хэлний үсгийг битсээр байгаа уншиж сурцсан. Үгийг ойлгохгүй ч гэсэн уншиж сурцсан. Нэг тийм бай одоо төвшөнтэйгээр нь бол ирж ирсэн. Хэрж явах та тий. За тэгвэл хоёулаа хэл бол хамгийн хэцүү байсан гэж бодож. Тэгэхээр хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Хэрэгтэй байна шүү дээ тий залуучууд маань энэ бол угаасаа ойлгомжтой зүйл. За тэгвэл хамгийн хөгжилтэй мартагддгүй зүйл. Хамгийн хөгжилтэй мартагддгүй зүйл. Одоо бол нөгөө нэг ингээд Солонгост байхад шүндө гайг унтаад байна. Анх яг тэр ирчээд шүн ерөөсөө нойр өрдөгсөн. Яагаад? Харин одоо тэр бөхчм байдлаас нь болд юм уу? Тэр Солонгосын халуун бөхчмөөс нь болд юм уу? Цаг агаар ингээ өөрчлөгдсөн болохоор. Тэгээд шүн бол ер нь бол дандаа тэр сургуулийнхаа доотлын бэлтгэлийн өрөөнд ороод ч юм уу. Нэг бол доор хичээлийн танхимдаа суугаад 5 хүртэл хичээл хийдэг байсан. Тийм үү. Тэгээ тийм өөрөө бэлтгэл хичээл хийж байхад загинж багд юм уу? Тийм үү. Бэлтгэлийн өрөө ч угаасаа Б1 рүү байгаа. Оюутны дотор Б1 дотор уг нь бол спортын өрөө л дөө. Тэгээд тэр спортын өрөөнд нөрөө бэлтгэлээ чинь сургуулийнхаа яг бэлтгэлийн өрөөрөө явах юм бол манайхаас нэг 10 минутын зайтай. Яг байрныхаа тэр доотлын өрөөнд хийхээр ам. Сургууль тэр байрны доотлол нэг давхартаа компьютерийн өрөө бүтэн өрөөтэй. Хичээл номоо хийх өрөөтэй, уулзалтын өрөөтэй. Байр оюутны дотор өрөө шүү дээ. Тэр өглөө 5 6 хүртэл ингээ хичээл хийгээд манай үүдний жижүүрл
Унт хулаагүй мүү гэж асууна өөр хин цаа. Оо ямар бас гоё соёлтой юм байна. Тэгвэл баг бүгдээрээ л тэгж бэлтгэл хийдэг гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ бэлтгэл хийн. Одоо тэгвэл ингээд тийм олон цагаар бэлтгэл хийдэг шиг солонгос оюутнууд ер нь хэр бэлтгэл хийдэг? Солонгос оюутнууд бол саяхан би хэд хоногийн өмнө соншиндэ хак гэдэг шүү дээ. Тэнд нэг дүүтэйгээ уулзсан очлоо. За. Орой 10 11 үед утсан. Тэгэхэд л намын сандаа сууж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээ сүүлдээ дээр манаа нэг бас нэг морин урч залуу ирээд. Шүн онгоцны хорой болсон болохоор нэлээд шүн. Нөгөө солонгос талынхаа хүмүүстэй ингээ уулзаад сүүлдээ дээр 3 цаг үе шөнийн 3 цагт очих. Намын сандаа бүгдээрээ суучлаа. Манай сургуулийн хувьд яг хичээл ордог байрныхаа хажууд бэлтгэлийн байртай. Тэгэл ерөөсө байнгын бэлтгэлийн өрөөнд байнгын хөгжим дугаараас. За шөнийн цагаар ерөөсө саарлагч ингээд тустай яваад болохоор бусадад гадагшаал гарахгүй тий. Сургуулийн кампус дотор байгаа болохоор ерөөсө бус гадны орчинд ямар ч садаа авахгүй. Хоорондоо хоёр талд ингээд нэг нь хөгжмөд авч байгаа, нэг нь дахиад нөгөө хөгжмөд авч байгаа. Хоорондоо тэр нь саадахгүй бүх дууны битүүмжил нь маш сайн. Зөө. За яг энэ нөгөө сая хэлсэнчлэн тэтгэлгээр 100% засгийн газрын тэтгэлгээр ирсэн гэж айгүй гоё мундаг бүр гоё бахархмаар зүйл сонсож байна л да. Тэгэхээр яг энийг яаж одоо яадгийн тий? Би ч гэсэн ингээд тэрийг сурмаар л шүү дээ. Гэт яг үзэж байгаа хин нэг хүүхд бодож болно шүү дээ. Тэгээ заавал урлагийн зөвхөн хүчмчин хүмүүс л боломжтой юм уу? Өөр чиглэл нь яг нээлттэй байд юм уу? Ер нь энэ талаар жоохон мэдээлэл олцуулаа. Би жоохон дутуу ахиж магадгүй мэрэгчлүүдийн. Гэхдээ одоо санаанд орж байгаагаар бол хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн одоо яг хөгжимчд те хөгжимчд бүжгийн төрлөөр одоо тэр үндэсний контемпорари гэдэг бүх бүжиг тэгээ кино урлагийн тайлцлэгцэн урлагийн салбарын бүх чиглэлээр тэгээд урлагийн менежмент тал руугаа гэдэг юм олон тэгээд сонгодгийн одоо бас бүхэл яг юм мэргэжлүүд те эдгээр бүгднгээс нь материалаа бүрдүүлээд өгөөд тэтгэлээ авах боломжтой. Намайг яг төгсдөг жил байна уу тэрний дараагаас байна. Энэ зөвхөн Азийн орнуудад өгдөг тэтгэлэг гэсэн эхлээд. Оо тийм үү. Одоо дэлхийн бүх орнууд тэтгэлэг өгдөг болсон. Тэгвэл жилд одоо хэдэн оюут авах вэ? Жил зөвхөн Монголоос биш те. Аз дэлхийн ингээд явахаар ер нь нийтдээ 20 оюутан бараг авдаг баг. Тэгвэл чансаа бүр чалгуур яг тэр хэмжээгээр байна гэсэн үг. Магадгүй. Би ойлгож байгаа зөв тий. Чанс жилдээ 20 оюутан шалгаж авах чинь бол баг зөндөө олон оюутнаас 200 300 оюутнаас сонгож ирсэн үг үү. Материалаас авч байгаа. Тэгээд хамгийн одоо яг тухайн үед би 13 онд хамгийн анх энэ тэтгэлгийг авахар хөдөлж ирсэн. Материалаа бүрдүүлээд ингээд өгөөд өгчээсэн. За. Тэгээд тэрэн дээр бол яг тэнцэж чадаагүй. Тэгэхээр материалаа би дахиад сайн бүрдүүлэх ёстой байна. Өшөө сайн анхаарад 17 хонд материалаа дахиж бүрдүүлээд өгсөн. Уусаа би энэ сурахын тулд бүр ингээд маш их олон жил ингээд бэлтгэсэн. Шууд ингээд гид аваагүй. Суулсан байна. Яг миний хөгжмийн зохиолч удирдаач гэсэн юм дээр шалгуурн дээр бол би анх хөгжмийн зохиолчороо өгсөн. За. Хөгжмийн зохиолчороо өгөхдөө би 10 бүтээлийг нооттой нь юутай. Нооттой нь одоо сонсох одоо бичлэг видео дүрс юу байна. Бүх юмтай ингээд бэлтээд авсаргаад. Хэрвээ дахиж өөрийнхөө одоо ийм боломжтой гэдгийг харуулмаар байвал нэмэлт материал бичсэн өгч болно. Өөрийнхөө хийсэн уран бүтээлийн. Тэгвэл тэр 10 аячин аруулаа манай мөгшингийн өөрийнх нь зохиосон аялууд юм уу? Тийм. Тэгээд бүтээлүүдээ бүгд ингэ хавсаргаад мэдээж нөгөө бичиг баримт гэдэг бол яг нэгээс нь ахуулаад 2 3 4 5 6 гэдэг дарааллуулаад бүгд ингэ маш нягт бэлдээд тэгээд хамгийн давуу тал нь юу гэхээр Монголоос ямар ч хамаарал. Монголоос ямар ч хамаарал байхгүй гэдэг нь одоо Монголын ямарваа нэгэн одоо газар яам агаатлаг гэдэг юм төрийн алба байдаг юм уу те эсвэл хувийн хөвшил соёлтой хамаатай тийм зөвлөл байдаг юм. Тэрнээс ямар ч хамаарал. Зөвхөн Солонгосын засгийн газар болон Солонгосын энэ үндэсний урлагийн их сургуулийн профессорууд нь энийг шалгаж авав. Тэгвэл зөвхөн өөртөө дотроо тэрийг шийдвэрж яг үнэн бөгөөд шудраг хийгдэж байна гэсэн зөв шүү. Тэгэхээр ямар ч одоо энэ хүн чинь нэр ингэж бараг л Монголоос ингээд юу яагаад ингээд авчлаа гэсэн ямар ч яриа ямар ч боломж байх. Харах сэрдэж бирээсээ болохгүй шүү манайхаа. Тэр мөгчнийг гоё л тань тий. Мэдээж өнөөдөр хөгжимтэйгээ ирсэн байх гэж бодож байна. Тэгэхээр чи одоо энэ олон гоё ай тоглолтог хүн чинь хоёлаас нэлээд жоохон ярьлаа. Тэгэхээр жоохон гоё хөгжмийнхаа тэр баялгуудаас тий надад болон манай студийнханд болоод энэ хоёрын тийм контентыг үзэж байгаа үзэгчнэрт бас гоё
Сонирын мелаж өгөх болох уу? Би амгалан гэдэг нэртэй сайхан бүтээл байгаа. Энэ амгалан гэдэг нэртэй бүтээл нь болохоор Монгол орны байгалийн сайхан Монгол хүний амар амгалан дээр сайхан нарийн нанд нь аашцсан тий. Одоо сүүлийн үед бол маш их хэрэгтэй тий. Хэрэгцээд Монголын нийгэмдэр бол их үйл гэж байгаа Монгол хүний аашцсан шүү дээ. Амар амгалан тайван тийм сайхан уужуу тийм ухаалаг хүмүүс байдаг. Тэгээд тэр Монголын сайхан байгалийн үзэсгэлэн бодоод амгалан гэдэг нэртэй тийм бүтээл хийсэн. Морин урд дээр. Миний найз өөрийнх нь бүтээлсэн тий. Оо ямар гоё юм бэ. За тэрийг хэлээ. За тэгээ. За. Сэтгэл хөдлөлт нэг юм шүү дээ. Борлог зүстэй өвлс тэнгэрийн хаяа руу нүж бор тоймрын бэлзууха хурамстын инээдэр жиргэн босоо заяатай Монголын наадмын өглөө эхэлж баярт Синглийн магнайд хүлгийн тоос үнэртэй зодог шуудган нарны хээ тогтсон зогсоо хэмар бөхчүүд уулсын оргил дивэн өтөл болсон буурлын магнайн үрчлээ тинээж өргөн түмний цэнгэл лусын хаалттай үерлэнэ. Миний Монголын салхин бүх сайхан миний Монголын талан хүртэл уучин миний Монголын ирчүүдэн хүртэл хямардаг миний Монголын өсгөөчүүдэн хүртэл уйхан байдлаа.
За ийм бүтээл байна. Өөрөө бүр амар өвчлээ. Нэрээ бүр гэнэлмэс гарах юм яах вэ? Ух яна. За хураа барьж сууч. За тэгэхээр ямар сайхан бүтээл юм нээсэ баярлалаа. За баярлалаа. Тэ найзнаас очоог нөгөө би ч одоо баг хүнээс юм асууж өөрөө сэтгэлээ бодох гэж. Жил миний найз очоогүй Монголда. Монголдо очоогүй 5 жил болсон байсан. 5 жил. Тэгээд сая нэг намар нэг ажиллаар 2 хоног очичоод одоо найз нь дахиад 100 очиж. Тэгээд гэтээ үнэхээр найзаагаа сая тоглосон чинь Пүү миний бүр нөлмөс цаанаасаа гараад зах юм. Сэтгэл нь хөдлөөд шүлэг уншаад тийм бүр сая гэснээ нөгөө эндээс харж байгаад гоё шүлэг явыг энэ манай энэ дугаар чи наадмаар харж байгаа. Тэгээ гоё бас хүмүүст гоё юм сэтгэл төрүүлж байгаа. Гэсэн чи шууд сүүлийн 4 мөрийг би бүр өөрөө шууд сохиоцсон. Оо за. Тэгсэн нэр ингэсээ бүр ингээд шууд ингээд импровизацаараа гарч тэгээ яасан чи бүр огшоод. Тэг үнэхээр нэг ийм л юм мэдрэмж төрлөө. Миний зөв өөрөө үнэхээр сэтгэлээ шингээж маш их зүйлийг бодож энэ бүтээлийг хийсэн юм байна. Тэгээд яг тэрийгэ тоглохдоо бүр ингэж өөрөө бас яг гоё тэрийг мэдэрч тоглоомод сонсож байгаа одоо үзэгч бид нарт энэ нөгөө сэтгэлийн нарийн утсыг бүр ингэж хөглөөд ингэж тэ татаад би чи уулын контентн дээр хүн үйлүүлэгээ бодож чи өөрөө мэлмэрсэн сууж шít. Юу ямар өстой вэлж. Магадгүй яг над шиг их орнондоо очиагүй олон жил болсон тэ. Олон хүмүүс бас энэ сайхан аялгыг сонсоод бас сэтгэл хөдлсөн баг. Олон сайхан бүтээлүүдээ олон монголчуудтай минь сайхан хүргээрээ. За тэгээ хоёлаа эргүүлээд сайхан одоо ярианд орох бол хуулаад яваад дуслаа гэдэг. Ер нь хөгжим мужийн одоо коллеж юм хөгжим мужийн сургууль төгссөн хүмүүс маань ганцхан хөгжмийн зэмсэг тоглоод сурдаггүй юм байл шүү дээ тий. Тийм шүү дээ. Миний найз одоо бол яг хідэн хөгжмийн зэмсгийг бас тоглож яадаг вэ? Нөгөө ганцхан хөгжмийн зүйлс тоол сурт үлэхээр би нөгөө ерөнхий ритмийн хичээлүүд зарим хүмүүс байдгүй гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхий ритмийн бүх хичээл байгаас гадна ерөнхий боловсролын сургууль заадаг бүх хичээл дээр нэмэгдээд найрал дуу, хөгжмийн онол, соноршуулга, хөгжмийн түүх за тэгээ ооши фанам гэдэг ерөнхий төгөлдөр хуур гэдэг ингээд энэ хичээлүүд орно. Дээрээс нь дахиад мэрэгжлийн хичээл гэж яг өөрийнхөө сонгосон хөгжмийн хичээл орно. Дээрээс нь дахиад цөөхөл хөгжим гэдэг орно. Тийм үү? Дээрээс нь дахиад найрал хөгжим гэдэг орно. Ийм ачаалттай. Зүг. Ер нь хөгжим үжигт ер нь урлагийн сургууль сурж байгаа оюутнууд миний найз гэсэн мэдж байгаа шүү дээ. Драмын жүжигчнэр одоо сурахад яг л нөгөө ихтэй сургуульд үзэх ёстой ерөнхий суурь хичээлийг бүгдийг нь үзэхээс гадна яг үнэ. Гэртээ харихгүйгээр л 7 хоног манай үздэг үздэг. Яг үнэ тэгдэг. Би ингээд би өөрөө тэг ингээд нөгөө их орондоо сайн очиагүй ингээд найзынхаа хөгжмийг ингээд сонсоод ингээд сэтгэл ингэж хөгөл одоо тий сэтгэл маань хөдөлж байхад яг уг зохиодог хүн дотроо их орноосоо хол байхаар юу бодогдож явт юм болоо. Яг юм зохиолч хөгжмийн ертөнцийн хүн маш их цангаж л явдсан шүү дээ гэдэг шүү дээ. Одоо ингээд тэр би яг нөгөө хөгжмөнтэй холбоогүй энгийн үзэж байгаа хүмүүс маш энгийнээр нөгөө урлагаар цанган манган гэж ярьдэн шүү дээ. Тэрийг ингээд зарим хүмүүс яг яаж цангадсан бол гэж бодож байна. Маш энгийнээр хэлэхэд хүн усуухгүйгээр удаан явбал ямар мэдрэмж төртөө үлээ те. Балга усч гэсэн нэг жоохон авруулантаа хүрэхийг хүсдэг шүү дээ. Тэр нь бол яг л тийм байдаг. Гэхдээ бас маш олон шин санаануудыг бол авдаг. Одоо ингээд гадаад удаан байж байгаа. Хугацаанд бол бас жоохон одоо сэтгэлийн хүч өгөх нь шүү дээ. Тэгдэг үү? Одоо Солонгос улсад ямар хөгжилт дэвшилттэй технологи ашиглаж байна, эсвэл бол ямар хөгжмийн олд амжилт гаргаж байгаа гэдгийг хажууд нь байгаа болохоор тэрнээс бас нөгөө нэг идея санаа авч шууд авах боломжтой байсан. Яг одоо ингээд өнөөдрийн төвшин дээр ингээ харахад энэ гоё одоо урлагийн энэ гоё юм зүйлийг манай Монголын урлагийн системд ч юм уу энийг ингээ гоё нэвтрүүлж хийсэ. Тэгвэл маш олон хүмүүс энийг ингээ сурчих юм биш үү гэж харж байгаа зүйл юу вэ? Уг нь Монголд нэг хэсэг ярьж ирсэн. За уран бүтээлч хүн болвол ямар нэгэн entertainment хариулагдах хэрэгтэй юм байна. Эсвэл entertainment биш юмаа гэхэд хувь уран бүтээлч хүн байлаа гэж бодоход ямар нэгэн менежертэй байх хэрэгтэй юм байна гэдэг юм Монголд нэг хэсэг айгүй гоё яригдж эхэлж байгаад одоо байхгүй болсон. Солонгос гэхдээ нөгөө entertainment-ийн чиглэл байдаг ч гэсэн хөгжмөөр хүртэл байд юм уу? Байгаа. Тийм үү? Хөгжмөөр ч гэсэн байгаа.
нэг менежертэй хөгжимчин дууч ер нь бүхэл уран бүтээлийн салбар дээр байна. Бүхэл тэгвэл яг хөгжимчд ч гэсэн яг дуучтайгаа ив ижилхэн гэсэн үг юм байна шүү дээ. Ер нь бол тийм ээ. Оо ямар гоё юм бэ. За тэгвэл бас дараагийн бодож байгаа юм зүгээр яг би хөгжим тоглоод байж хат нь найз нь одоо 2 хүүхэдтэйгээ гэр бүлээр бас байдаг. Тэгээд миний найз ч гэсэн өөрөө анзаарсан баг тийм. Энд ч одоо ингээ гэр бүлээр амьдардаг хүмүүс олон болсон шүү дээ. Тэгэнгүүт Монгол гэдгээ мэдээд идэг мөртлөө монголоор бас нэг сайн ярьж чаддаггүй. Тэгээ яриул хальт ойлгодог мөртлөөс илэрхийлж чадахгүй. Энэ хүүхдүүд чинь одоо яг энэ ингээд ганцхан Солонгос гэхгүй ер нь ингээд Америкт, Австралид гэл ингээд Монгол байхгүй маш олон яг ийм хүүхдүүд бий болж шít энэ үе бий болж шít. Энэ хүүхдүүдэд ийм гоё үндэсний одоо өв уламжлал соёл болсон ийм морин хуур болоод үндэсний хөгжим бүжиг юу байдгийг те энэ зүйлүүдийг өвлүүлэхүүл ямар гайхалтай үйл болох болоо гэж бодож байна л да би. Тэгэхээр энэ тал дээр миний найз яг юу гэж бодож байгаа миний найз түрүүн асуусан шүү дээ. Ямар хөгжим зэмсэг ингээд хөгжимдөх чадвартай байгаад те би яг морин хуураа ингээд хаад яваад ингээд хөгжимдөж байгаа газараа аман хуур те төмөр хуур хил хор гэж ярьдаг манайхаа. Хил хор тийм мөн суур хөгжим, өнөөгийн модон суур. Энэ хөгжмөдөө байн авч явж яг монголчууд за болон солонгосууд ч гэсэн ингэ танилцуулаад ийм хөгжим байдаг шүү гэж дандаа давхар авч явж хөгжимддэг байхгүй юу. Тэрнээс гадна би 17-оос 20 онд магистр сурж байхдаа морин хуурын анх дугаар наадам үндэс зохион байгуулж байсан. Тийм үү. Тэгээд тэрэн дээр солонгосын 2 морин хуурч нийтдээ 10 хэдэн хуурч оролцсон. За. Яг сонирхогчд болон яг мэрэгжлийнхэн нээлсэн 15 бараг хуурч байсан санагдчих шүү. Яасан гайхалтай. Тэгээ урталтай болохоор юутай илтгэлтэй. Тэр илтгэлтэр нь болохоор солонгосын бас монголч эрдэмтэн. Тэгээд бас монголын судлаач нийлээд эхэнд нь одоо эрдэмжлэгээний хурал маягаар гэхдээ эрдэмжлэгээний хурал гэж нэрлэж болохгүй л дээ илтгэл гэж хэлэх зүг. Илтгэл тавиад ард нь хуурын тоглолттой ийм зохион байгуулж ирсэн. Тэгээд яг тэр үед одоо ингээ хуурын сургалт хийжсэн шиг одоо дахиад хуурын сургалтаа дахиад сэргээ морин хуурын 2 дугаар Солонгос улсад 2 дугаар наадмаа одоо зохион байгуулъя гэсэн төлөвлөгөө байгаа. Ямар гоё юм бэ. Тэгвэл Солонгост амьдарч байгаа хүүхд ахчууд манаас энэ нээлттэй бас сургалт явагдах юм байна шүү дээ тий. Дөнгөж сая яриан дундаар нь би бас нэг өөр хөгжмнүүд байгаа гэдгсэн бас авчирсан байгаа юу? Яасан байгаа. Тэгвэл нэг жоохон ингэ сонирхолж болох уу? За тэгэл та. За энэ цуур гэж хөгжим байна. За. Тэгээ энэ гадна талын гэрээс нь хаваад тайлбарлая. Сухатын нөгөө нэг нууц захиа гэдэг шиг тий. Ташууранд авч явсан гэдэг шиг. Энэ ташуурын дотор ингээд цуур хөгжим болгож хийсэн байгаа. Энийг хөөмич цуур хөгжимчин санжаад орч гэж одоо манай бас мундаг цуурын бас багш байсан хөөмич залуу. Энэ гайхалтай зүйлийг сэтэж олж хийсэн. Цуурын гэрийг ингэж хийвэл цуур хөгжим хамгаалалттай байх юм байна гэдэг. Цуур хөгжим өөрөө их эмзэг одоо нэмгхэн одоо модоор хийж байгаа учраас эвдэрхэд их хэлбэр. Тэгэхээр маш сайн ингэ хадгалж авч явах шаардлагатай учраас ийм шинэ технологиос Монголд төвтрүүлсэн залуу байгаа санджаад орж байдаг. За санджаад орчтой баярлалаа. Ямар гоё юм бэ. Энэ гэхдээ нэрээ ташуур байна тий? Яасан ташууртай. Амнаас нь харахад бол яг ташуур. Тийм ээ. За ингэж дуурдаг хөгжим байна. Гэтэ мэдхгүй хүн бол нөө лимперхүүл харагддаг юм байна. Ер нь бол тий. Гэтэ юу айгүй хөнгөн үлээж одоо яг тэр хөгжимдөж байгаа арга нь болохоор бас өөр. Ухан нөхтэй. Тэгээ дээрэс нь яг энэ шүднийхаа завсар байрлуулж агаад хий гаргаж хий үлээгээд тэрнгээр энэ хөгжмийг дөргөөж дуургаж байгаа. Лимчин болохоор одоо гадна уруулныхаа доотлол байрлуулж агаад уруулаараа хийгээ үлээж байгаа. Энэ болохоор амны хайрцаг дотор шууд гарч байгаа хий энийг дөргөөж байгаа гэсэн. Бас өөр техник нь ондоо байна шүү дээ. Тий би бас харахад сая яг ингэ яриад хараа арай өөр юм да гэж анзаарч. За манайхан бол нөр хулсан хуур, төмөр хуур гэдэг хил хуурыг бас сүүлийн үед
монголчууд өөрсдөө их сурж байгаа. Заавал хөгжмийнхэн биш. Зүгээр одоо сонирхсан залуучууд хүртэл айгүй их сурж байгаа Оо за. яг энэ хуур бол бас нэлээд шинэ юугаар гаргаж ирсэн. За. Сүүлийн үед олд амжилт дүүрэн тийм байгаа байхгүй юу? Ямар ч тийм. Энийг даваа гэд лимпчин ах үү. За. Тэр даваа ах маш олон судалгаа хийж Монгол ер нь хэл хуурыг ийм байлбал зүгээр юм байна гэдэг миб мол хөгтөгөр тэгээ фа хөгтөгөр гэдэг олон хөгтөгөр хийн л дээ. Тэгээд ер нь бол хэрэглээний хувьд одоо биднэрт бол маш их тийм чанартай хөгжим гэдэг бол уур хийц сайтай чанартай хөгжим гэдэг бол ерөөсөө үн тэрд юм байдаг. Тэгээд энэ маш их сайн чанартайгаар ингэж хийсэн. За дурд зөвлөө. За тэгээ. За тэгээ энэ одоо олон хөгжмүүдийн чинь бол бид нар чинь өөрсдөө нэг үндэсний урлагтай хайртай дуртай тий. Тэгээд өөрсдөө хичээсээр байгаад оролцсоор байгаад заримдаа бас нөгөө өвлөн уламжлагчтаасаа тусалцаа дэмжлэг аваад тэгээд тэднийгээ гүйж сон. Яасан гоё ямар гайхалтай юм бэ энэ чинь бүр би чи сая бүр баг өөрөө сэтгэл хөдлөө найзгаа өөрж оролцсон юм шиг өөрөө баг оролцогч л юм шиг зүгээр шууд нэг юм биелгээний юм шиг тэ таталтууд бол бүр маш гоё шүү дээ байгаа. Тийм байна ямар гайхалтай юм бэ эднийг одоо хүүхдүүд сурмаар байвал зааж өгч болдох юм болов маш чөлөөтэй. Яасан гоё юм бэ Чөлөөтэй бүгд одоо өмнө байж ахт бас надаар төмөр хоорыг заалгаж исэн. Солонгос нэг эрдэмтэн багш хүүхдээ заалгаж исэн. Ямар гоё. Энд гэхдээ одоо жишээлбэл нөгөө нэг хийлэгч юм уу, төгөлдөр өрөөч юм уу сургач нь заавал хөгжмийн зэмсэг нь байх ёстой шүү дээ, тий. Эднэр одоо тэгэхээр одоо Монголоос аваад ирсэн юм уу, тий? Монголоос захиад авах. Зөв. Тэгэд энэ одоо гайхалтай хөгжмнүүдийн чинь бас уралдаг урлаачд нь тусдаа хүмүүс байдаг шүү дээ, тий. Тий. Монголтой урлаж байгаа урлаач нар байх. Зөв гайхалтай байна. Маш их баярлалаа. Ясан гоё юм бэ. Би өөрөө бүр соёлын шок болоод яваад байна. Үнэхээр баярлалаа. Гайхалтай хөгжмийн зэвсгүүд байна. Тэгээ мөгч маань ер нь одоо хамгийн ойрын үеийн төлөвлөгөө юу байгаа вэ? Уран бүтээлчмийн хувьд. За би одоо ойрын төлөвлөгөө гэх юм бол гэрээ хийгдсэн бас нэг ганц хоёр тоглолтууд байгаа. 7 сарын 17-нд Тэгүү хотын оркестртэй хамт яг өөрийнхөө зохиосон мөрөөрийн концертыг хамт тоглохоор бэлтэж байгаа. Тэрнээс өмнө гэх юм бол наадмаас өмнө бас нэг жижигхэн тийм одоо яг контент л гэж нэрлэх юм да. Контент хийх тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь ямар контент вэ гэхээр Монголын одоо ихтэй сургуулиудын профессорууд, эрдэмтэд судлаач нар нийлж байгаад Монгол хүний эрхэмлэн дэвтлэх 9 үнэт зүйлгээд гаргаад ирсэн байгаа. Тэгээд тэр 9 үнэт зүйлийг би энэ Солонгос улстай бас энэ монголчууд мөн тэр үнэт зүйлээ мэдэх ёстой байна гэж ер нь бодож байгаа. Тэгэхээр ирээд тэр үнэт зүйл яг энэ Солонгосын хувьд бол их сайн тараагүй байгаа юм шиг санагдсан. Монголд бол их олон нэвтрүүлэг зөндөө ингэ гараад байсан боловч. Тэгэхээр энэ одоо энд сурж байгаа сурагчид те одоо миний найз ч ингэ үйл ажиллагаа явуулж байгаа одоо ингэ одоо ажилчид те бизнес эрхлэгчид гэдэг юм уу. Тэгээ мөн энд сурж байгаа оюутнууд гэл маш олон хүмүүс шүү дээ. Монголын 50-60 мянган одоо иргэд юм чинь. Тийм шүү дээ. Энэ хүмүүсийн төлөвлөлтүүдээр энэ үнэт зүйлүүдээ уншуулад жижиг видео бэлтгээд ямар гоё. Тэгээд тэрийг наадмаараа сайхан бүх Солонгостойгоо монголчууд маань сайхан үзээсэй гэж бодож байгаа юм хийх төлөвлөгөөтэй байна. За тэр гоё төлөвлөгөөтэй, тэр гоё ажил үйлсүүд бүгдэнд нь амжилт хүсье. Сайн оркестр гэхээр би бодохдоо шууд одоо ингээд Солонгосын гоё одоо хөгжимчтэйгөө нийлээд тоглох юм гэсэн үг юм өстэй тий. Ийм ундаг хүн байгаа шүү манайхаа. Үгүй яг энийг тодруулж хэлэхгүй болохоор нөө бид нар мэрэгжлийн яриагаар яриад өнгөрөхөөр хүмүүс маань бас ингэж ойлгочдөг байхгүй юу. Тэгэхээр манай мөнгөчин маань Солонгост байгаа уран бүтээлч одоо Монгол одоо үндэсний урлагийг ингэж
одоо цэцэглүүлэн дэлгэрүүлж яваа энэ мундаг одоо хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач те энэ мундаг хөгжимчин залуу маань Солонгос улсад эх орныхоо нэрийг бас өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээр Солонгосын хөгжмийн ертөнцид гаргаж яваа шүү. Бүгдээрээ баяр хүргэе. Үнэхээр мундаг харахмаар байдаг шүү найз нь. За тэгээд манай бас нэг хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын бас би танилцуулах зүй байх гэж бодож байна. Яа тэгэхээр хүний нутаг чинь бас ингээл хүний нутаг гэж юу нэх хайгуу би дургуултай. Яа би болохоор миний хоёр дахь эх орн шиг надад санагдтыг. Учир нь гэх юм бол Монгол хүн болгоны л бараг нэг хүн нь айл болгоны нэг нь бараг Солонгос улстай салшгүй холбоотой л ингээл бит хоёр ч гэсэн ингээд сууж штэ тий. Тэгэхээр маш гоё өгөөчтэй улс орн гэж хардаг учраас найз нь бол тэгж боддог. Тэгэхээр Солонгостой байгаа бас бизнес эрхэлдэг болоод эсвэл одоо ингээл дөнгөж ингээд юмас эхлэх гэж байгаа бид нар шиг л яг ийм залуучууд байдаг. Тэгэхээр тэр залуучуудын хаан бас манай мөнгөчөнд бас гоё гарын бэлгээ дамжуулж өгөөч гэж төсөлт явуулсан юм аа. Тэгээд манай бас контенттай хамтран ажиллаж байгаа хамтран ажиллагч байгууллагуудынхаа бас алдаршуулан зарлая. За хамгийн эхлээд K-Butra буюу одоо Солонгосоос одоо бүр Монгол руугаа зүгээр аль бие усны биш бүр онцгой аль бие усны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнүүдийг Солонгост байгаа монголчуудтай болон Монгол руу шууд ингэж нийлүүлдэг ийм гоё гоо сайхны байгууллага байдаг. Тэгээд энэ байгууллагаас хүн хорхоотойтой маш гоё ийм өсний шампуныг за мөгчин найзууд маань бэлэг болгон өгүүлж байгаа маа. За дараагийнх нь болохоор дараа гэдэг. Аюу олон бэлэг явьчихсан гэдэг. За дараагийнх нь болохоор энэ ямар компани бэ гэхээр SSG гэдэг нэртэй SSG Global гэдэг. Тэгээ бас л мөн ижилхэн бизнес эрхлэлтийн юм газар байгаа. Тэгээд энэ газрын онцлог гэх юм бол одоо бөөний барааг одоо төрөл бүрийн бөөний бараа байдаг. Тэрийг Монгол руу одоо нийлүүлэхээс гадна ганцхан Монгол гэдэг юм бэл. Олон улсын зах зээл рүү нийлүүлдэг. Монгол компани баггүй юу? Гоё ягац. Маш мундаг. Тэгээд энэ компани маань захирал Сожиаг буюу Мандха гэдэг эмэгтэй маань хамтран ажиллаад бас гарын бэлэг гардуулан өгсөн юм шүү. За тэгээд бас нөгөө нэг хасанцсан ярианы халаах шиг. Энэ бэлэг цаа ингээд дуусах шүү. Тийм. За тэгээд энэ танилцуулгыг нь ол өгчээ. За энэ ямар учиртай гэхээр Монголын оюухан академи гэж болоод Хатанбаатар багшийг бол мэдэн штэ тий. Тэгээд тэр багш чинь бас нөгөө нэг франчайз нэртэйгээр ингээд одоо Солонгос улсад ингээд бүх эрхийг нь аваад Солонгос улсад амьдарч байгаа Монгол хүмүүсд бас ингэж хичээл ордог ийм Солонгос дахь Монголын одоо оюухан академийнхан бас хамтран ажилладаг. Тэгээд энэ газар маань бас одоо ингээд нэрээ үцэн өгчээ. Мөн бас эрүүл мэндийг одоо эрхмэлдэг Samsung даатгалыг бол мэдгүй байхгүй шүү дээ. Ер нь бол одоо тэгэл эрүүл даатгалын систем бол Солонгост бол үнэхээр супер шүү дээ, тий. Тэгээ зөндөө олон монгол хүмүүс байдаг шүү дээ. Тэр дундаасаа инх болор гэдэг бүсгүй байгаа. Тэгээ энэ инх болор гэдэг бүсгүй минийс даатгал хийлгэсэн. Даатгал хийлгэж би хавч даатгалгүй бол байхгүй шүү дээ, тий. Тийм шүү дээ. Тэгвэл хийж амжаагүй найзуудаа бас энэ инх болорыг бас хэлээрээ. Тэгэхээр яа тэгэхээр шүдэрээ бүр ялангуяа илүү ингээ бүр дагнагдсан. Маш олон жил ингээ ажилласан юм хүн туршлагатай. Тэгээд энэ олон нөгөө одоо юу гэх юм гадаад тимига бүр хариуцж ажиллаж юм биш. За. За тэгээд инх болортой баярлаа. За тэгээд энэ манай түрүүний манай нөгөө нэг SS Love-ыг яагаад би онцолсон гэхээр өөр шүү хүү. Бэлэг нөөж гараа 1 2 3 юу гэдэг. За ингээд энэ аяны айгуу гоё юм. Энэ одоо Мишоко хүнжилч юм уу нэг ийм бэлэг болгож өгч байгаа юм байлаа шүү. Солонгос ч бас их аялжуулч. Тийм шүү дээ. Их гоё монголчууд их гоё хийх юм билээ шүү дээ. Тэр үгээр тий. За. Тийм. За тэгээд манаас өнөөдрийн одоо контентыг дан хамтран ажиллаж байгаа D&G Education буюу Монголоос Солонгос руу бас мөн Солонгост байгаа оюутан залуучуудыг одоо өөр сургуулиуд руу ихтэй сургуулиуд руу зурчилдаг юм одоо боловсролын юм сургууль зурчлалын төв манаас хамтарж байгаа. Тэгээд маш гоё оюунлаг юм залуу бас уран бүтээлч маань оролцсон учраас бас олон хүүхдүүд маань бас тий ямар нэгэн чиглэлээр сурахыг хүсэж байгаа юм бол D&G Education гэдэг манаас энэ сургууль зурчлалын төвтэй бас холбогдоорой гэж байна. За ингээд бүгдэнд баярлалаа. За тэгээд найздаа манай өнөөдрийн бас нөгөө дугаар маань наадмаар гарч байгаа онцгой дугаар байгаа. Би бүр онцлон юм гоё мориураа ишиглүүлээд тэгээ найзыгаа бүр ингэж одоо зорин бүр төлөвлөн манай найруулагч зураглаач бит хоёр ингэж одоо бүр ботож төлөвлөж
одоо найзаагаа урьсан байгаа юм шүү. Тэгээд бид хоёрыг үзэж байгаа олон Солонгост байгаа монголчуудтай болон Монголд байгаа монголчууд эсвэл дэлхийгээр нэг байгаа монголчуудтай тий наадмын сайхан мэдчилгээг одоо хүргүүл. За тэгээд миний Монголын ард түмэн сайхан наадаж энэ жилдээ юу сансан шин сайхан хөслүүд нь сайхан биелэх болтугай. Эрүүл энх одоо гадаад байгаа монголчууд хэлтгүү Монголдо байгаа монголчууд маань гэсэн эрүүл мэндэд маш сайн анхаарч эрүүл энх байж эрүүл энх байна гэдэг чинь өөрөө тэгээд цаашдаа бүх юм л одоо үндсөөр болж байгаа юм чи тэ. Эрүүл энх байгаараа аз жаргалтай байгаараа гэж хүсье өрөөдөө. Маш их баярлалаа. Тэгээ найзтай болон гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Хамгийн том одоо бас амжилтыг уран бүтээлд нь хүсье, тийм ээ. Мөн бас бит хоёрын ярилцлагыг шимтэн үзээд нэг ч гэсэн одоо тий яриагийн маань таслахгүйгээр бүр эхнээс нь дуустал хамт байсан үзэгч танд маш их баярлалаа. Тэгээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудтай баярлалаа.